Хай, Тамран. Мөнхтүүлэн. Кино цаашаа подкастын шинэ дугаар та бүхэндээ хүрч байна. Азар үзэгчд маань миний үсийг харж чадахгүй байгаах. Би үсээ яг санаандгүй байдлаар айгу богинохон тайруулсан. Тэгээ хамгийн сүүлд ийм богинохон тайруулсан үед бараг чип дээр анхны болцооны үеэр би яг үсээ нэг эвэр хөдөө тайруулсан байсан байна. Анх уулзж байгаа үед. Тэ anyway, өнөөдрийн сэдэв маань болохоор анхны болцоонд ирэх сторинуудын тухай өнөөдөр уншиж танилцуулах гэж байна. За тэгэхээр та бүхэнд танилцуулах гэж байна. Танилцуулсан баярлаа. За миний эхний танилцуулга. Эхний болзоон дээрээ санамсаргүйгээр за би жоо. Тэний ер нь гарчиг уншихаа байлаа. Спойлер дах гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ ер нь бол нөгөө нэг r/today I fucked up дээр орсон stories шүү за. Би 20 настай эрэхтэй Bumble дээр танилцсан 19 настай нэг охинтой анхны болзоонд явахаар бэлтэж байлаа. Би өмнө нь тийм ч олон болзоонд явж байгаагүй болохоор их сандарчив. Надад болзоонд өмсгөө тохиромжтой хувцас бараг байсангүй. Юмыг үргэлж хойшлуулдаг зангаасаа болж нөгөө охиноо очиж авах цагаасаа 30 минутын өмнө л би хувцас өмсөж үзэж эхлэв. Сандраад өмсөх юм хайж ядаж байтал ашгүй өрөөний найз маань надад өөрийнхөө цайвар хүрөөмөд планал цанцыг өглөө. Би ч өмдийг нь шууд өмсөөд өөрийгөө болчлоо л гэж бодсон юм. Найз маань надаас арай том биетэйч хэр том болохыг нь нөгөө охины гэрийн хаалга руу алхаж байхдаа л би ойлгосон юм. Ер нь хаашаа явж байгааг ойлгосон. Би баруун гараа халаасандаа хийж өмдөө дэш нь арай гэж барьж байв. Гараа халааснаас гаргавал юу болохоос айгаад хорвоогийн хамгийн тухгүй гэмээр хажуулсан тэврэлт хийгээд өнгөрсөн. Өнөөдөр хүндийн хүч бит хоёр найзууд биш байлаа. Бүтэн болзооны туршид оройн хоол идээд сууж байсан тул гоё байлаа. Сууж байхад өмч чамайг хохироож чадахгүй. Нөгөө охин маань үнэхээр дажгүй хүн байсан. Бид цагийг сайхан өнгөрөөсөн. Ресторанаас гарч түүний гэрийн цуг буцахад бүх зүйл өөрчлөгдөв. Гэрийнх нь хаалганы гадаа баяртай гэж хэлж байхдаа зориг ороод би түүнийг бүтэн тэврэв. Шууд харамссан. Би хоёр хөлөө алцайлгах гэж оролцсон. Хүндийн хүч бол үнэхээр зүрхэхгүй новш байв. Шууд л нөгөө хэсгээр маань сэрүү татаж өвд маань өвдөг хаваар унсныг мэдрэв. Түүнийг тэрсэн ивэрээ би гараа хоошин сунгаж өмдөө арай боломжийн түвшинд хүртэл татах гэсэн ч оройтсан байла. Миний нүүр улайж тэр доошоо хараад дотор хувцсыг минь харчихсан. Йоо. Тэр их санаа зовсон байдалтай ухарч би бүхнийг тайлбарлахыг хичээтэл тэр зүгээр инээд алдаад өмдийг чинь тайлахын тулд ердөө нэг тэрэлт хангалттай юм байна гэсэн. Явж түүний их чинь цонхоор энэ бүхнийг харсан. Бөгөөд өгтлээ инээсэн гэжээ. Ядчил намайг өмдөө зориуд тайлаагүй гэрчилж чадсан гинэ. Яа, ямар ч тааш бид хоёр дахиад болзоонд явах гэж байгаа. Тэгээд би бүс авахаас таа гинэ. Яг нөгөө нэг игээд нөгөө улам ингээ алцаагаад ингээд өндөр нь ингээ доошлоод байсан доошлоо. Гэхдээ комментэн дээр тэгсэн үлээ ерөөс амьдралдаа бүстэй байж үзээгөө бүс ингээд одоо эзэмшиж үзээгөө. Ямар сони те. Гэхдээ би яг бүх нөгөө бүх өмнөднүүд нь таардаг хүнд бол бүсний байгуулах л та. Би нөгөө яг ингээд бүс хизээ ханх хэрглэж эхэлснээр бодсоохгүй энийг орчуулж явахдаа тэгсэн чинь нэр би бас нэг 15 16 хүртэл ер нь бүстэй байж үзээгүй мөлий бүс нэг бараг анх удаа бэлгэнд бүс аваад тэгээд тэрнээс хойш ингээд өмдөө томдуулж авдаг болсон заяа. Тэрнээс өмнө бүр яг ингээд тааруулаад аваадсан юм л. Би бол нилээн багашаа нөгөө нэг бидний баг ах чи одоогийн тренд хувцснууд чинь трендээс шүү дээ. Та юу хувцснууд хипхоп хувцснууд тэгээд ер нь бол ахыхаа нэг өмдийг үеэл ахыхаа нэг өмдийг надаас баг 6-7 авах юм билүү дээ. Өмдийг нь өмсгийн тулд ингээд аахандаа ингээд амар тэр чинь ингээд нөгөө хит ингээд бүсээ юугээд яг энэ нөгөө юм дээр нугларч байгаа шүү дээ. Тэгэж өгөөл өмсөө явдаг гэсэн тий. Одоо яг гадар яг адилхан тийм өвцөмс бүс явж байгаа харагдаад л. Яа, гэдэг амар чимэр ба. Гэтэ баг ингэчүүл амарч юм уу? Одоо тэр чинь нэг анханасаа ингээд энэ залуу ингээд бие сул тавьж болохоор болчихж байгаа байхгүй энэ харилцаанд. Тэгэхгүй ингээд нэг юм күүлээ хадгалаад нэг нэлээ удаа явдсан шүү дээ. Тийм болохоор одоо ингээд ийм нөгөө охин ч гэсэн ингээд
бас адилхан ингээд амархан ингээд солрох дүүрсэх одоо ингэж хитрхи ингэж одоо цэмцгэр гоё харагдах гэж хичээх кул царайлах шаардлага ер нь бол нэлээ эртхэн ягаа ичих шиг бол тэгээд хөргөө оруул тэгээд баяр болохноор их чинь энэ манайх яа тэгэж ярддаг storytel болсон юм шиг яа амар тийм нөгөө охин нь ингээд амар гоё хүлээж авсагаас амар инээгээд ингээд тэгвэл буруу ойлгохоор тийм би бол буруу ойлгох байсан ч хараад ямар гайс тонтой гэж бодохоор бас тийм бас буруу ойлгох. Тэгтээ яг нэг улаан цаа ингээд нөгөө доошилж моошлоод ингээд гидчээд байгааг нь мэдэрсэн л байна. Харвас ингээд үл ойлголцол үүсчлээ. Царайнаас наригдсан. Харин тийм бах тэр нэг улааж улаагаад яа чи бас байгаа. Тэгтээ амар тэнийг маяг өмдөө ингээ карманда хийчээ тэгээ бариад татсан. Чи тэгж алхаж үзээгүй. Үзээгүй. You should try. Бусдээ. Яа. Им бэлээ хөрхөө. Story. Гэтэ ер нь анхны болцоо ер нэг иймэрхүү байвал амар гоё дурсамжтай. Тий. Ер нь зүгээр яг нийлэхгүй байсан ч гэсэн хамаагүй. Энэ хоёрын тохиолдолд бол ингээд дахиад болцооны өмнө гэж байгаа байхгүй. Тэгээ тэхгүй байсан ч гэсэн ер нь бол ингээд тэр чинь ингээд дасан турштай ярих амар гоё стори байхгүй юу? Яа. За миний эхний стори r/MIDS олоос авсан. Анхны болцоон дээр өөрийнхөө хоолны мөнгийг төлж уугаагүй нь миний буруу юу? Одоогоос жилийн өмнө би 24 настай эмэгтэй найзаараа дамжуулаад нэг залуутай 26 настай эрэгтэйтэй болцсон юм аа. Бид хоёр хоёулаа их сургуулийн магистрт сурдаг. Тэр үед мессежээр харилцаад дажгүй санагдсан тул оройн хоол идэхээр тохиролцсон. Ресторанд очиход л уур амьсгал нэг л биш санагдсан. Би өмнө нь энэ ресторанд ирж байсан бөгөөд бас дуртай энэ газарт. Гэхдээ түүний хитрхи джентльмен байх гэсэн оролдлогууд надад эвгүй сэтгэлөө төрүүлж эхэлсэн. Хоолны газар байнга ямар үнэтэйг дурдж нэг шил дарс хуваая гэсэн. Би арх уудаггүй, хизээж ууж байгаагүй гэдгээ хэлсэн ч тэр намайг уугаад loosen up хий гэсэн. Би байр суурин дээр бат зогсож зүгээр л ус цахиасан. Орой болох тусам тэр улам бухимдаж эхэлсэн. Тэр намайг уйдгартай бас архигүйгээр фан биш гэх мэтээр хошигнож байсан. Би тоол захиалахад тэр sirloin steak, би New York strip steak захиалсан. Хоолны төгсгөл би түүнд ямар нэгэн өргүү байхыг хүссэн. Ялангуяа түүний надад учруулсан бүх дарамтын дараа өөрийнхөө хоолны мөнгийг төлөхөөр шийдсэн. Ялангуяа миний steak илүү том байсан тул миний төлбөр өндөр гарахыг би мэдчихсэн. Зөөгч эргээд ирэхэд би тусдаа тооцоо хийхийг хүссэн. Тэр илтэд уурсан харагдаж яагаад түүнийг джентльмен байлгахгүй байгааг асуусан. Би түүнээр төлөвлөх нь тав дахгүй санагдсан. Мөн би юу үзснээ өөрөө сонгосон учраас шудраг гэж бодсноо тайлбарласан. Орой хоолны дараа тэр над руу мессеж бичиж түүний төлөх саналыг хүлээж аваагүй нь бүдүүлэг байсан. Мөн түүнтэй хамт уугаагүй нь хитрхи хүүтэн хандсан гэж хэлсэн. Би тэр өдөр түүний дугаарыг блоксон. Тэр цагаас хойш би түүнтэй хизээч яриаггүй. Харин одоогийн 6 сар үерхэж буй найз залуутайгаа 28 настай эрэгтэй тэр стейкний ресторан саяхан орсон. Би түүнээр бүхнийг баяртайгаар төлөвлөж тэр намайг бүтэн шөнийн турш хатаа хаан шиг мэдрүүлж одоо ч өдөр бүр намайг надад тэгж ханддаг. Тэр хідэн мартины уусан ч намайг хизээж уухыг шахаж байгаагүй. Тэр надад хаалга онгоолгож сандал татж өгсөн. Анхны болцоон дээрх залуугүй хийсэн бүх зүйлийг тэр хийж байсан. Гэхдээ анхны болцоон дээр байсан зөөгч битэрт үйлчлсэн учраас би энэ тухай бодсон юм аа. Энэ давхар стандарт баг зэрэг тэнэг байна уу? Зүгээр цэвэр нэг хүнийх нь vibe нь л угаасаа анханасаа жоохон тийм онцгүй эвгүй юм төлөвсөн байдалтайгаар уулзсан. Тэгээ угаасаа нэг эмгтэй хүмүүс нэг одоо нэг юм далдуур иймэрхүү дүү шахалт ирдэг байж магадгүй гэж би хараад идэх байхгүй. Анхны болцоон дээр яваад залуу бүх имийг нь даангууд эмгтэй нь хариуд нь унтах ёстой ч гэдэм юм. Хариуд нь ингээд ямар нэг юм тэр залууд өгөх ёстой юм шиг юм нэг юм өртөө мэдрэмж төрүүлдэг. Тийм болохоор яг тухайн эмгтэй өөрөө тэр тал дээр асуудалгүй бол асуудалгүй. Гэхдээ ер нь бол баг өөрөө төлөөд хин нэгэнд өргөө. Тэгээд угаасаа анхны болцоо чинь ер нь бол хоёр хүн хоорондоо болохоор байна уу? Ер нь тийм л одоо шинждэг л одоо уулзалт байгаа шүү дээ. Тэгэнгუთ тэр юм дээр айл болох ямар нэг тийм хүнд өртөө мэдрэмж авахгүй хүн шиг өөрөө өөрийгөө даагаад тэгээд цаашдаа ингээ болчтул даалгавлаа явуул надад бол зүгээр санагдав. Надад л ер нь тэгээ нэг тийм ингээл
болзоондоо явахынхаа өмнө те би өөрийнхөө төлнө эсвэл үүдэж чинь тэр намайг заавал даах хэрэгтэй гэдэг ингээд аль хэдийн ингээд төлөвлөсөн явах нь амар сонин. Тэр нь бас анхны хамгийн буруу алхам болчихсон юм санагдаж шүү дээ. Аль хэдийн ингээд нөгөө юу ч бодохгүй зүгээр очиод ингээд тэгэл vibe харж байгаа л тухайн хүнтэйгээ ямар нөхцөл байдал үүсэж байгаас нь naturally ингээд юм шийдвэл амар зүгээр. Одоо юу гэдэг чи эрэхтэй ингээд нууцаар бүгдийн төлцсөн байвал тэгэл that's so nice of you гэж өнгөрчих болно шүү дээ. Тэгэл эсвэл ингээл яг тооцооны хуудас ингээл зөөгч авчрангууд нь би өөрийгөө төлчихье гээл тэгэхгүй тэгэнгүүт нөгөөтг нь зүгээр гээл тэгээд идэх ч юм уу ингээд юм naturally яахгүй ингээд нэг тийм ингээд заавал тийм байх хэрэгтэй гэж бас димяха хитрхийн нөгөө тууширсан болж магадгүй. Тийм бас нэг тийм юу гэмш юм дэ яг ингээд нөгөө залуу нь ингээл яан тэг өөрөө төлнөгээ бодцсон ирээл ч юм уу те. Тэгээд гэсэн чинь үгүй би өөрийгөө төлнө гэдэг амар тэгвэл бас амар defensive бас амар харагдаж магадгүй. Нөгөө ингээд тим юм бас байд юм лээ. Одоо эмхтэй би нөгөө зүгээр ингээд Reddit-ийн first date story-нууд гэж ингээд уншиж байгаа штэ. Тэнгүүд ингээд зүгээр асуултнууд хүмүүс ингээд асуудаг штэ. Би одоо анхны болзоондоо явах чинь гэл янз бүрийн зөвлөгөө авдаг. Тэгээд тиймэрхүү асуултнууд дээр ингээд тиймэрхүү юм асуусан байсан. Яг ингээд хэрвээ эрэхтэн ингээд одоо тэр анхны болзоон дээр ингээд бүх төлбөрийг даахгүй бол ерөнхийдөө надад намайг сонирхгүй байна гэсэн ойлголт өгдөг гэсэн утгатай юмнууд ингээд явж илээ. Тэгдгүү энэ төр гэдээ асуусан. Одоо жишээлбэл ингээд шууд ингээд за чи өөрийгөө төлгээд нөгөө залуу нь тэгж байгаа бол ингээд өөрт нь их тийм ингээд санаатай биш байна гэсэн утгаар ингээд эмгтэй хүн ойлгодог ч юм уу. Энэ дээр ингээд бүр амар их юм байт юм лээ ингээд юм psychology. Харин тийм ингээд тиймэр ухаж бодох хэрэгтэй юм байт юм лээ шүү дээ. Хоёулаа анхны болзоон дээр гэсэн үү? Хоёулаа анхны болзоон дээр би киноны хоёулаа юу үз Mission Impossible 7 үзсэн. Тийм яа worst first date ever. Аимшигтай урт киноос. Би юу ягаад киноныхоо тасалбарыг аваад чи попкорн ундаа авсан. Тийм ерөөдөө тэгж зөрүүлжсэн санагдаж байна. Ингээд чи тийм юм дааж аваад би нэг 80 гэдэг нэг тийм байна. Би тэр киног бол үнэхээр амар ууралж үзсэн. Өмнө нь ингээд Mission Impossible-ийн ямар ч ангиудыг үзээгүй байжгаад тэрийг ингээд хүмүүс ансайтайгаар нь яваад орсон шүү дээ. Би ч гэсэн ерөөсөө үзээгүй байсан. Тэгээд ингээд ярилцмаар байдаг те. Ингээд бас ингээд жоох юм яриа. Тэнийг болзоо зохиоцсон мэтлээ. Уусаа ингээд тэрнээс хойш л ер нь тэгэл ер нь анхны болзоо кино байх нь амар буруу юм байна гэж амар шийдсэн. Ерөөсөө ярилцах боломжгүй. Тэгээл тэгэж амар урт кино байсараа тэр мөрийг ерөөсөө бодлого орсон. Тэгээд тухайн үед нөөр олигтой кино гараагүйсэн. Тэгэл тийм тэгээд энэ саяны сторийн дээр нөгөө нэг би ингээ джентльмен байх гэдэг одоо нэг энэ ийм төрлийн нэг залуучууд байдаг. Өөрийгөө нөгөө нэг Reddit дээр r/nice guys гэдэг subreddit дээр яг ингээл айгүй ингээд гоё ингээд ханддаг эмхтэй хүн. Гэхдээ тэр нь ингээд зүгээр энэ хүнд гоё хандъя гэдэг байдлаар гоё хандж байгаа биш. Ингээд зөрүүлээ тэр эмхтэйгээс юу гэдэг чинь тэр эмхтэйтэй унтахч тийм эсвэл дандаа тийм илүү юм хүсч тэр эмхтэйтэй ингэж худлаагаасаа ингэж сайхан харцдаг тиймэрхүү залуучдыг бол nice guys тэгэл нөгөө эмхтэй нь reject-лэнгууд then fuck you гэж яг угаасаа тэгж юу яадаг айгу тийм 180 хувирдаг тиймэрхүү юу гэдэг. Тэгэд энэ эмхтэй тэгсэн мэсэн штэ би энэ залуутай болзоонд явсан. Тэгээд одоогийнх нь найз залуутай болзоонд яг адилхан газар яваад адилхан юмнууд хийсэн. Гэхдээ би нэгэнтэй амар тухтай ингээд одоо тэр хоол молоо даалгуулаач тийм үү ингээд ямар ч юм нөгөө залуугийнхаа найз залуугийнхаа хийж байгаа юмд ерөөсөө ингэж тухгүй мэдрэмж аав гэж байгаа нь болохоор найз залуу чи ихнээсээ nice guy нөгөө эхлээд болзоонд явсан залуу нь бол угаасаа тийм бас нөгөө r/nice guys юм байсан байна. Угаасаа нөгөө ингээд хүний хийж байгаа үйлдэл чи бас ямар ингээд сэтгэл хөдлөлтөй хийж байгаа нь угаасаа хүнд мэдрэгдэн шүү дээ. Тэгээ одоо юу тэр чинь юу бидний нөгөө яриад байгаа vibe энэ төр болчихж байгаа шүү дээ. Зүгээр бие яаж авч явж байгаагаас нь л юу хүнийг таньж болдог шүү дээ. Тэгээ тэгэнгүүт ингээд яг тийм юм байдаг байхгүй юу? Хийх ёстой юмаа ингээд зөв хийчүүл тэр нь ингээд өөрсдийг нь зөв хүн сайн хүн болгодог гэж боддог. Ерөөсөө хийх ёстой юмаа одоо нэг тийм дүрм ерөөсөө байхгүй. Ийм юм хийвэл чи сайн залуу гэдэг тийм юм ерөөсөө байхгүй. Зүгээр л хүнд ингээд сайн сайхныг хүсэл
Тэ ямар ч юм муу юм бодохгүй ингээд хийж байгаа юм ингээ ямар нэгэн цаанаа юм дал цанаатай хийхгүй бол тэгэл зүгээр ингийн зөв хүн сайн хүн болчихж байгаа юм дээр ингээд нөгөө ингэж юм төлөвлөгөөтэй хийдэг хүмүүс байдаг. Тэнгүүтээ ингээд би бүх юмаа ингээд зөв хийж хахад ингээд намайг режектлээ. Чамд буруу байна ингээл их тиймэрхүү. Тэр нь нэг айгуу тийм хүүтэн дэмж төрүүлдэг. Тэгэхээр яг угаасаа анхнаасаа л эмхтэй хоолны газар очингуудаа ингээл энэ арай биш гэл. Тэгээ бас эмхтэй хүнийг нэг loosen up гэхээр угаасаа loosen up гэдэг тэр коммент нь анхнаасаа энэ юм шиг айс болгож байгаа. Амар uncomfortable тийм. Яг яахад тэр loosen up гэж байна. Юм хийсэн юм шиг тийм. Тулах юм чи араа юу гэдэг чинь тиймэрхүү юм хийсэн юм шиг амар тийм шахаад байгаа чинь амар юу штэ. Шахах тусам ууж бүр болох. Харин бүр болохгүй. Ер нь бол тэгээ нөгөө өөрийнх нь одоогийн найз залуу нь бол ерөөсөө шахахгүй гэж байна шүү дээ. Тэгээд ер нь бол be safe out there guys. Тэгээ ер нь миний баг за нэг насан туршид одоо нөгөө ууж эхлэх насмаас хүрээд тэгэл манайх баг тэгж зүйлжсэн. Яг нэрнгэсээ хүн чамайг шахаад байвал ерөөсөө уучлахгүй шүү гэдэг. Тэгэл ерөнхийдөө хийцээ шахуулаагүй л тэг. Тэр ер нь дандаа тэрийг ингээд бодцоо явчихдаг. Тэгэл амар red flag. Дараагийн story r/today I fucked up бас. Анхны болзон дээрээ крашийнхаа нойлыг бөгж хөгөөж ирлээ. Натнаас чирхгөө. Энэ бүр хүн болгоны ингээд айж явдаг юм баха. Би 20 настай эмэгтэй. Өчигдөр орой маш удаан хугацаанд крашлж байсан залуутайгаа болцсон юм аа. Тэр үнэхээр хөөрхөн хөвгөлтэй ерөн л төгс залуу. Бид суши идэхээр явсан. Үнэхээр гоёсэн. Яриа хөрөөж гоё, вайбч таарсан, бүх талаараа гоё. Ямар ч тач оройн хоолны дараа тэр намайг кино үзэхээр гэртээ явсан. Энэ юу гэсэн утга болохыг бүгдөө мэдж байгаа байлгүй. Кино. Netflix шиг. Би тгийлтэйгээд догтлоогүй царайлахыг хичээв. Хэсэг хугацааны дараа бүх зүйл дайжгүй бид хоёр буудан дээр нь сууж байсан чинь миний хийснээс аимшигтэй дуу чимээ гарч эхэлсэн. Зүгээр нэг хэвийн хүржигнэх чимээ биш. Бүр мангас дотор минь байгаа юм шиг сонсгож ирсэн. Би за яах вэ? Тоохгүй байж болох байх гэж бодсон. Үгүй ээ. Суши надад таараагүй л те. Би угаалгын өрөө ороод хийгээд босоод яв. Би 0-д хийх ёстой юмаа хийжээд усыг нь таттал юу ч болсонгүй. Жохон зүгээр л үгүй найзаа гэж байгаа юм шиг хүржгэнсэн. Би дахиад оролдоо. Маш том алдаа болж таарсан. Ус дээшээ дүүрч эхэлсэн. Үхтлээ Сандро. Ингээд би түүний угаалгын өрөөнд үст дайснаа харж байгаа юм шиг жорлонгийн ширтэж зогсов. Жорлонгийн бөглөөс гаргагч алга яхаа мэдтгүй. Би цонхоор өсөж гараад үүрд алга болох тухай хүртэл бодожээ. Эцэст нь би хаалга нэгээд танай жорлон ажиллахгүй байна гэсэн. Тэр орж ирээд oh yikes. Тэгээ тэр үүнийг засаж янзлах зур би тэнд үхэх юмсан гэж бодоод хажууд нь зүгээр зогссон. Яг хав тэр үүнийг тоглоом болгоод инээж санаа зовлтгээ хүн бүр тохиолдол зүйл гэж хэлсэн ч тэр л над руу дахиж мессеж бичихгүй баха. Угаасаа тэр орой л ингээд дууссан юм шүү дээ. Угаасаа тэрний дараа чи яаж ч юм болох вэ угаасаа. Энэ өөр нэрээс муу санаж явдаг хүндээ хүртэл ингэж тохиолдосоо гэж бодохоор тийм зүйл байгаа. Би тэгтээ суши тэгж амар гиз яа тийм л. Тэх баха. Тийм түүхий заасан. Харин тийм хүн болгонд өөр л ахал та. Тэгэл ер нь жоохон bad choice юм шүү. Ямар кино үзчихсэн юм бол? Би яг тэрийг нь мэдвэр. Тэрийг нь айлтаа үзгөөч. Тэгээд юу би бас ингээд анх ингээд танай гэрт очиад ингээд хоёлаас ингээд кино үзсэн шүү дээ болчихсон. Тэгж яхад бас ингээд амар юм юу идэх вэ гэдэг юм ерөөсөө идэхгүйгээд баг шийд заацсан. Ер нь бол заяа. Just in case юу ч болж тохиолдож магадгүй. Тийм болохоор ингээд ерөөсөө ингээд ер нь юм идэхгүйгээд баг шийд заацсан. Гэхдээ ерөнхийдөө хүмүүс комментэн дээр амар зүгээр штэ. Энэ бол ерөнхийдөө нэг тийм амар бүр асуудал биш. Тэгээ ерөнхийдөө баг ингээд ийм асуудлын дараа ингээд
таг алга болоод зүхтаад ичээд алга болчдөг болжвол бүр тэнэг болдог. Тэрний оронд ингээд эсрэгээрээ зүгээр яастаа ямар тэнэг юм болчихоо гээл зүгээр ингээд баг чийлээс нь хамаагүй дээр гээл. Чиний эхний сторитой адилхан л бас ингээд бас ингээд хэдий степийн уурт ингээд шууд гарчиж байгаа юм биш үү? Би бол тэгж харгаарай гээ. Одоо нөгөө нэг энэ арай өөр хаа. Энэ чинь юм cute юм байхгүй байгаас тийм funny биш зүгээр ингээд just зүгээр л нэг юм мэдгүй надад ингээд нөгөө залууд нь ч гэсэн ингээд амар эвг байгаас тийм инээдтэй бол биш. Инээж үгүй нөгөөх гомдооч магадгүй шүү дээ. Тэгэхээр инээж суулахгүй заяа. Энэ амар бас юм ингээд амар хэцүү асуудал. Гэтэ ер нь бол залуу бол айгүй тэр нөгөө нэг тэр моментод бол айгүй зөвл ерөнхийдөө аашилсан тийм ямар ч юм илүү дуу юм хийхгүй яг хийх юм аа хийгээд тэгээд эсвэл инээсэнгөө тэгээд яг ингээд байх юм штэ зүгээр гээл тийм smooth дажгүй залуу юм шиг байна ер нь. Гэтэ ингээд нэг бодлын заяа эрэгтэй хүн одоо эмэгтэйгийнхаа гэрт ирээд ингэчүүл арай нэг тийм баг хичгээр юм шиг санагддаг ш надаа. Одоо нөгөө эмэгтэй хүнийг чинь бараг нөгөө нэг number 2 хийдгүү юм шиг ингээд бодож ажилтдаг штэ юм society. Хийдгүүс юу? Цэцгээр л яа тийм болоо гэж бодсон штэ. Цэцэг шил үнэртэй юм болоо гэж бодсон штэ. Тэгээд эмэгтэй хүн хийж байгаа болохоор бүр эсрэгээрээ амар юус нэг жаа гэхдээ ер нь аль нь хийж болно шүү дээ. Аль нь хийж болно gender equality. Тийм эмэгтэй хүн ч гэсэн 0 бүгддэг байгаа шүү. Яа гэхдээ нэрнэсээ ийм юм нэр үнэхээр хинд ч тий тохиолдосоо гэж залбирч явъя да. Бүгдээрэнд нь энийг битээ ийм юм битээ болоосоо гэж залбирая да. Тохиолдосоо. Ялангуяа анхны болцоон дээр анхны гэхэр бүр амар юм байна. Тэгээ ялангуяа ингээд эмхтэй их таалагдсан шүү дээ. Амар удаан крашлж исэн юм гэж байна. Тэгээд ингээд оройн гэрлүүний явахдаа амар тогтолж бодлоод өгсөн болохоор ингээд одоо нөгөө юу яах чагаа гэдэг яатсан чинь байхгүй буда. Яа, гэтээ нэрнээсээ ийм яг сайн хайвал заяа. Яг ийм юм тохиолдоод цонхоор нь гараа зүхтцсэн хүмүүс нэр байгаа шүү. Байгаа. Яг хайвал тийм сторитой хүмүүс байгаа шүү. Би бодвол би бол бараг л цухтаа. Тэгээ үнэхээр зүхтаад хэрэггүй. Зүхтал бүр 7 дор зүгээр насаараа тэр жорлон бүгсэн гэдэг нэрнээсээ салахгүй шүү. Тэр залуу бол ингээ найзуудтай бол ингээд нэг парын дээр нэг ярьдаг нэг яриад сторитой тэгэл тэгж гараа цуцсан гэдэг тийм нэг охинтой би яасан ч гараа цуцсан гэдэг ярьдаг тийм насан туршдаа тийм л стори болохсон. Миний хэлснийг хасаарай. Юу бити цухтаагаарай. За миний хоёр дахь стори r/relationship-ээс авсан 12 жилийн өмнөх пост. Жохон дээр үе. Би болцож буй охиныхоо гэр бүлийн дэргэд loss control болчихлоо. Яах вэ гэдэг стори байгаа. Би 27 настай эрэгтэй. Болцох гээд болцооны сайтд бүртгүүлсэн юм аа. Шинэ ажилд ороод сүүлийн 2 жил их завгүй байсан. Have fun баймаар байгаад бүртгүүлсэн гэх юм уу. Нэг охиноос имэйл ирээд бид болцохоор тохиролцсон. Энэ бол тухайн сайтаас болцсон миний 5 дахь болцоо байсан. Тэгээ ер нь бол бүгдээрээ л их фан байсан. Гэхдээ энэ охинтой ресторанд уулзахад л анхны харцаар дурлах шиг болсон. Би түүнийг хараад л төгс төгөлдөр гэж бодсон. Би 50 байхыг хичээсэн ба өмнө нь болцож байсан бүх охтуудтайгаа харилцаагаа таслаад зөвхөн түүнд үнэнч байж чадхаар санагцсан. Би бэлтрийн хувьд тэр миний хүсэж болох бүх зүйл яг миний тайп байсан. Түүний зан чанар 10-аас 10. Суугаад 30 минут орчим өнгөрөхөд би тоолж захиалаагүй зүгээр л ярилцаад вайберлж байсан. Миний 13 настай байхад анхны хайртайгаа байсан шиг л төгс chemistry байсан. Төгс оч өсөрч би одоо бүхнийг дуусгаад түүнд үнэнч байхад бэлэн босон гэж тэр дараа бодсон. Гэтэл гинэт тэр надад тоолцохаа болоод өөр газар руу явцгаая гэж хэлсэн. Тэр их юм яриаггүй. Би ч гинтийн одоо юм дуртай тул их юм асуусангүй. Бид машиндаа суугаад хотоос зайдуу цанын баазны ойролцоох уулын дунд барилах нэг ресторан руу 20 минут орчим давхисан. Би энэ хавийг сайн мэддэг тул санаа зовох зүйл байсангүй. Бид ороход түүний гэр бүл авах их жинхэнэ төрсөн өдрийг тэмдэглэж байсан.
Зөвхөн гэр бүлийнхэн маш олон хүн 40 орчим хүн байсан. Тэр намайг тэдэнтэй танилцуулж бүгд надтай танилцсандаа баяртай байсан. Үнэхээр nice хүмүүс байсан. Бүгд түүнийг анхны болцоонд явсан гэдгийг нь мэдж байсан. Тэд түүнээс энэ залуу юу? Энэ хүн мөн үү? Гэмтээр асууж эхэлсэн. Надад тухгүй мэдрэмж шууд төрж эхэлсэн. Би өөрийгөө хамгийн сайнараа харуулах гэсэн маш их дарамтыг мэдэрсэн. Гэхдээ бүгд nice хүмүүс байсан нэг тус осоо. Бид сууцгаасан бөгөөд түүний ихч, авга ихч мөн болцоо охинтойгоо ямар хамаатан болохыг нь марцчихсан нэг эмэгтэй намайг байцааж эхэлсэн. Ээж нь намайг өмгөөлж тэднийг болиулахыг хичээж намайг хоолоо идэхийг зөвлөж байсан. Гэвч байцаалт үргэлжилсээр хэр удаан үргэлжилснийг би мэдэхгүй. Гэхдээ тэд болцсон охин руу хараад бид зөвшөөрлөө. We approve гэж хошгинж хэлсэн. Тэгээд би нэг хором өөрийгөө тайвшрууллаа. Бүтэн шөнийн турш хамаг бие чангалт суусан. Их хүс гарсан мэт санагдаад цамцны ард тал нойтон тол болцсон байх уу гэж айж байлаа. Тэгтэл их чинь хөөхөн бяцхан охин авчирч надад тэврүүлээд тэр болон болцсон охин хоёр намайг тэврээд зураг авахуулаад мөн өөр хүний нялх хүүхдийг надад тэврүүлээд миний зургийг авч эхэлсэн. Энэ бүхний өнгө айс бит хоёрыг яг л аль хэдийн хосуучиг болгож харагдуулж байсан. Би түүнтэй гэрэлчихсэн юм шиг энэ сайхан хүмүүс миний хадмууд юм шиг санагцсан. Хэдэн цагийн дараа магадгүй 3 цаг орчим босны дараа бүгд нэг л ядарч намжиж эхэлсэн. Түүний машин нөгөө ресторанд гадаа стил байсаар байгаа. Тэгтэл түүний аав гинт надаас хошигнон охинтой нь ямар харилцаатай болохыг асуусан. Тэр асуултыг яаж хийснийг би санахгүй нь яг ямар шууд байдлаар хийснийг санахгүй байна. Бүгдээрээ над руу учиргүй ширтв. Яа, гэрээ дотроо шүү. Би бүх асуултанд болон энэ бүх дарамтанд ядарсан байх гинт контролоо алдчихсан. Тэр асуултаа асуухад би болцож буй охин руугаа хартал тэр аавда болохыг хэлсэн. Түүний аав инээмсэглээд маазарч миний хариултыг сонсохыг үнэхээр хүсэж байгаагаа хэлсэн. Тэгээд түүний аавга байхаа бас мэдхийг хүсэж байгаагаа хошигнж хэлсэн. Би болцсон охин руугаа хараад би чамтай хоёулахна 1 минут ярьж болох уу гэж асуусан. Үүнд түүний аав чангаар инегээд би түүнийг сандрахчихлаа гэдэргээд маазарч эхэлсэн. Бүгд түүнийг дагаж инээлтлээ. Би болцсон охин руугаа хараад дахиад гарч ярилцъя гэсэн. Тэгтэл түүний ихч манай гэр бүлд нууц гэж байхгүй хил гэж хэлв. Хүмүүс дахин инээж нууцгүй байх тухай хошигнж эхэлсэн бөгөөд гэр бүлд нь хүргэн орсон нэг ир надад өөрийг нь бас яг ингэсэн гэд би чамд зөвлөгөө өгье. Одоо хийх хамгийн сайн зүйл бол бодлоо илэн далангуу хэлж үнэн ч байх гэж хэлсэн. Тэгтэл бусд нь ч нэгдэн түүний санааг давтаж хэлээд маазраад лв. Тэгээд би болцсон охин руугаа харсан тэр энд надад юу ч хэлж олноо. Бид нэр гэр бүлгээд нэг охинд гисэн. Тэр бас маазарч байсан. Гэхдээ хүмүүс хизээ хошигнж хизээ нухацтай байхыг ялах чадвараа алдсан байсан. Тэгтэл аав нь хүлээгээрээ би асуултандаа хариулт аваагүй л байгаа штэ гэж хэлсэн. Эцэст нь би аав руу шууд хандаж би энэ тухай түүнтэй эхлээд ярилцахыг хүсэж байна гэж хэлсэн. Гэхдээ би үүнийг хэлэхдээ харамсалтайгаар инээч гисэн. Тэгтэл түүний аав би танаас төрүүлж асуусан. Би мэдхийг хүсэж байна гэж хэлсэн. Би болцсон охин руугаа харахад тэр хэл гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд суугаад түүний аав бүгдийг наамгүн болгож байхад хит хит удаа гүнзгий амьсгал авсан. Би тэгж хэлсэн. Би асар том алдаа хийсэн юм шиг байна гэж ихэлсэн. Би гинт гэрэлчихсэн юм шиг хар дарж байгаа юм шиг санагцсан гэх мэт хатуу үгс хэлсэн. Түүний намайг энд авчирсан зорилгыг нь би асуусан. Чи юу бодож байсан юм бэ гэх мэт асуултнууд асуусан. Тийм ээ чи надад таалагдсан. Гэхдээ би чамтай дөнгөж уулзсан шүү дээ. Одоо би чамайг мэддгээс илүүтэйгээр авга их чиг чинь сайн мэднэ гэлээ. Тэр ичид зовсон байх гэж би бодсон ч зогсож чадаагүй. Би ярих тусам л улам муу зүйлс амнаас гарсаар байсан. Би онцгой нэгнийг олохыг хүсэж байсан. Гэхдээ эхний 29 болцоогоо алгасаад шууд 30 дахь болцоо руу үсрэх надад хүсэл байгаагүй. Тэгтэл хүмүүс үг таслан бит хоёрыг тайвшир жинхэнэ анхны болцоонд одоо явцгаа гэж санал болгож эхэлсэн. Би үүнийг хүлээж аваагүй. Би үгүй ээ. Одоо тэрэнд хитрхи оройтсон. Би энэ охинтой танилцж, түүнийг мэдэж, болцож магадгүй түүнд дурлахыг хүссэн. Харин одоо бит хоёр сүү тавьсан юм шиг түүний бүх гэр бүл энд цуглаад эдгээр бүх хүлээлтүүдийг надад үүсгэсэн. Бид бинээ таньж мэдэх болцох хэсгийг алгасан учраас би дээрэмд үүсэн юм шиг санагдж байна гэж хэлсэн. Тэгээд би дахиад нэг харамсмаар зүйл хэлсэн. Би
Би чамтай ганцаараа 1 минут ярихыг л хүссэн байхад оронд нь ийм байдалд оруулж байгаа чинь асар том red flag гэж би түүнд хэлсэн. Би та бүгд маш гайхалтай гэр бүл юм аа. Гэхдээ тодорхой ямар ч boundary хил хязгааргүй байдал нь надад асар том red flag шиг мэдрэмж төрүүлж байна. Би эзэж харилцаагаа гэр бүлийн асуудал болохгүй гэж нэмсэн. Болцсон охин маань намайг таслан за тэгвэл хоёулаа ярилцъя, гадагш гараад ярилцъя, гарч яриаггүй дуучлаарай. Би чамд бүтэн шүнжин ярилцах цаг гаргаж өгье гэж хэлсэн. Тэр илтэд цочирдсан байсан бөгөөд өөлөх гэж байсан. Би босоод тэд бүгдийг доромжснаа ухаарад зүгээр л чимээг өхөн гараа явцсан. Тэр бүгд nice хүмүүс байсан болохоор би амар айсхол мэдрэмж авч байгаа. Тэд болцоог маань хайрладаг. Тэр болцсон охиныг маань маш хайрладаг бөгөөд намайг хангалттай сайн байна гэж шууд хэлж байсан магтаал байх ёстой байсан ч би ягаад ч юм үүнийг буруугаар хүлээж аваад тэдний нүүрлүү нулимшсан юм шиг санагдаж байна. Хамгийн гол нь би уугачгүй тэр орой. Эндээ бүр би яг энийг ингээд уншиж исэн чи яг ингээд надаа How I Met Your Mother-ийн Ted Mosby санаанд орсон. Яг ингээд нэг юм уулзсан гутаа энэ охин perfect энэ охинтой л би баг ингээд насан туршдаа ингээд амьдрын ингээд тэгэн гутаа ингээд амар шигтэй ингээд сонин нөхцөлөд ороод ингээд oh no. Яг гэраа дотроо шигтаад би бол амар айх байсан. Тэгээд чинь ингээд тийм хотоос ус хол цанын бааз дээрх хоолны газар мазар ингээд юу нэг хэд шүн харан хуу тэгээд ингээд ороод ингээд яасан. Хамгийн гол нь гэхдээ яг өөрөө охин болохоор 21 настай гэж. Өөрөө 27 настай. Тэгэн гут яг охин зүгээр айгу тийм гинэн тэгээд ингээд айгу таалагдсан гутаа ингээд хөөрөөд угаасаа тэг бас нөгөө гэрийнхэн тэн ингээ байгаад итэг тэгээд ингээд угаасаа юм гэр бүлэрээ ийм амар илэмсэг хүмүүс юм байна л да. Тэгээд нөгөө ийм одоо зан характер одоо ийм үйлдэл хийх нь амар хэвэн болцсон. Хэвэн зүйл тэгэл ер нь гадны танихгүй хүн хинч байсан амар гой хүлээж авдаг тийм хүмүүс болохоор тэгээ тэрийг амар нормал болцсон. Одоо тийм юмд донд өсчөөр чин тэрийг л хамгийн энгийн зүйл гэж бодсон шүү дээ. Тэгэл яг амар буруу. Тийм. Тэгэл хүүхдээ авчраал тэрврүүлээл зургийг нь авч аваад тэгээ та хоёр зогсож юм гэгээд ингээд гэтээ бас яг яалтч нэг boundary нэг хил хязгаар байхгүй яг л бүр ингээд нэг юм калт дорсон юм шиг тийм гэрүүлэн те бүр яг би амар Christian одоо юу гэдэг чинь амар тийм religious гэр бүл байсан бод бүр амар тийм бүр яг аим шигтэй. Гэтэ яг ингээд одоо за яаж игээд ингээд ийм газар аваад ирлээ заяа. Тэгэнгүүтээ хэрвээ ингээд нөгөө хүмүүснийх ингэж амар нөгөө залууг сонирхгүй тэгээд за гээл ингээд нэг хальта танилцж эхлээл эхэндээ нэг танилцаал ингээд ганц хоёр асуулт асуучаал тэгэл өөрсдөө дундаа ингээд өөрсдийнхөө юм хийгээл нөгөө хоёрыг ингээд зүгээр мартцсан юм шиг ингээд орхицсан бол магадгүй юм амар том асуудал болохгүйсэн баха. Харин ч эсвэрээ ингээд амар тийм одоо энэ чинь амар онцгой юу мэдрэмжтэй онцгой одоо юу шүү дээ тийм апдейт. Thank God. Зүгээр нэг зүйлийг тодруулъя. Миний болцоо охин болцооны сайтд профайлгүй байсан. Тэр найзынхаа профайлаар дамжуулан найзтайгаа хамт найздаа болцоо хайж байсан юм аа. Намайг болцоо охиндоо танилцуулахын тулд анх надад мессеж бичсэн тэр найз нь байсан. Тэгээд айгүй л хамт ингээл swipe хийж байгаа л амар энэ ямар дажгүй залуу вэ гэдэг найзаараа дамжуулуулаад бичүүлсэн. Тэгээд би өөрийнхөө профайлыг устгасан. Би онлайн болцооноос бүр мөсөн залгасан. Би энэ хотод 2 жил болж байгаа тул зүгээр л гарч хуучин аргаар хүмүүстэй уулзахаар шийдсэн. Энэ нь ягаад ч юм эрсдэл багтай юм санагч байна. Алуулч саяны нөхцөл байдал алуулж мэдээ. Энэ нь та нарын олонхын урмыг хуглах байх гэдгийг би мэдэж байна. Гэхдээ би түүнтэй ярилцахаар шийдсэн. Миний энд нийтлсэн яг тэр өдөр бол бидний болцооны дараах өдөр нь байсан. Тэр орой тэр над руу залгасан ч би шүршүрт орж байсан тул хариулаагүй. Тэгээд тэр надтай ярихааргүй их үзий ядж байна уу гэж мессеж хийсэн. Би чамайг үзий ядаагүй гэж хариу хийсэн. Тэр намайг залгаж болох уу гэж хариулсан. Би тийм гэж үтсэн. Тэгээд тэр залгаад шууд бүрэн уучлалтгүйсэн. Би түүн зүгээрээ би аль хэдийн мартаад өнгөрсөн гэдгээ хэлсэн. Тэр бит хоёр уулзч болох хэсгийг асуусан. Учир нь түүн зарим зүйлийг бичлэн хэлмээр байсан бөгөөд бит хоёр гар бариад айгуу тийм amicable салахыг хүссэн юм аа. Энэ түүнд харилцаагаа дуусгах хэрэгцээтэй түүнд бас энэ харилцааг тэгж дуусгах хэрэгцээтэй байгаа юм шиг санагдсан.
Тиймээс би дараа 7 хоногийн мягмар гарагт хотын төвд уулзахаар тохиролцсон. Болцоо биш, үдийн хоол, кофе байхгүй зүгээр л цэцэрлэг дүүрэлэнд уулзна. Бид уулзахад тэр миний татагцсан охин хിവэрээ идэ би мэдэрсэн. Тэр надад хайртай гэдгийг хэлсэн бөгөөд бид дахин оролцохоор шийдсэн. Бид 3 удаа болцоод би гэрлэх санал тавьсан. Тэр тийм гэж хэлсэн. Бид 12 дугаар сард гэрлэх гэж байгаа. Том өрөм хийхгүй, Лас Вегас руу нисээ тэндээ хурмаа хийн. Төлөвлөгөө бол Christmas-ыг гэрэлсэн хосууд болон өнгөрөөх юм аа. Заац тогс юм аа. Йоо. Би тийм тэлэг биш ээ. Та нар одоо уншиж байгаа хിവэрээ байгаа гэж найдаж. Жинхнээсээ одоо автыг. Йоо. Бид зүгээр л ярилцаар цэцэрлэх дүрэлэнд уулзсан. Сэтгэл хөдлөл гиз дүүрэх мэт одоо нэг butterfly мэдрэмж алга болсон байх гэж би маш их санаа зовж байсан очихдоо. Түүнийг хараад дахиж доглохгүй байх гэж айжсэн. Түүнийг харамгцал энэ нь батлагдсан. Ямар ч сэтгэл хөдлөл байгаагүй. Тэр айгуу сайхан харагдаж байсан ч би юу ч мэдрээгүй. Энэ намайг нэг ёсондоо нураасан. Тиймээс би түүнийг дахин уучлалт өгөхийг сонсгоор шийдсэн. Тэр надад анхны болцоон дээр үнэхээр их таалагдсан бөгөөд хитрхи хөөрсөндөө буцааж авч чадахгүй маш тэнэг шийдвэр гаргаснаа хэлсэн. Тэрээр нэмж хэлэхдээ бид ирэхэд ээж нь түүнийг хажуу тийш нь татаад анхнаасаа л хэрв түүн таалагдсан бол намайг авчирсан маш том алдаа хийлээ гэж ээж нь түүнд анхааруулсан гэж хэлсэн. Биднийг тэр шөнө орж ирэхийг хараад ээж нь нилээд кринж хийсэн юм шиг байлээ. Мөн хэлэхэд тэр шөнө намайг өмгөөсөн цорын ганц хүн нь түүний ээж байсан бөгөөд та Крис чүтдгүү гэх мэт шашны үзэлтэй гэж асуусан. Шашны үзэлтэй авах гэх мэт хүмүүсийг надаас холдуулж байсан. Ээж нь гоё юм дээ. Түүний ээж нь түүнийг анхны proper болцоо хийгээгүүд нь хатуухан загинсан бол та. Гэхдээ тэр намайг явсны дараа бүр ч илүү галзуу зүйлс болсон гэж хэлсэн. Түүний ээж миний ууралж байгааг хараагүй. Тэр хин нэгнийг гэр рүү хөргөж өгөөд би явсны дараа буцаж ирсэн. Тэр миний болцсон охиныг гадаа уйлж явахыг олж хараад юу болсныг нь мэдсэн. Түүний ээж ресторан руу шууган тарин орж намайг бүсэлсэн бүх хүмүүслүүд дайрсан гин. Тэднийг хяналтгүй амьтад гэж дуудсан гэсэн. Ээж нь маш их уурсан. Учир нь болцсон охиныг маань 9 настай байхад нь аав нь орхисон түүхтэй. Тэр нэг төрлийн сэтгцийн хямралд орж аригчин болсон. Тэрээр үгээр болон сэтгэл санаагаар хүчрхийлэгч байсан тул ээж нь хүүхдүүдэд хамгаалахын тулд түүнийг хөөж явуулсан бол таарсан. Тэр өөрийгөө засахыг хүсээгүй бөгөөд бараг 10 жил алга болсон. Тиймээс аав нь 2 жил хүрэхгүй хугацааны өмнө буцаж ирсэн ч хүүхдүүдийнхээ амьдралд оролцох эрхтэй мэт ажиллахыг ээж нь үзээд яддаг гинэ. Аав нь одоо цагийн зайтай орчим амьдардаг гэсэн. Тэнд нь байсан олон хүмүүс бас холоос ирсэн хүмүүс байсан гэсэн. Зарим нь бүр аав эгчийнхээ төрсөн өдөрт зориулж нисж ирсэн байсан гэсэн. Ихэнхдээ жилдээ нэг л удаа уулздаг. Тэгээд ээж нь аавыг нь онцгойлон хатуухан загнаж охиныхоо болцох шийдвэрт оролцох эрхийг нь асуусан гин. Тэр аавыгаа аав шиг байх эрхгүй байхад нь өөгшүүлсэндээ надаас ус уучлахгүйсэн. Нэг талаараа намайг ууралж байгааг ээж нь хараагүй дээр байсан гэж би бодож байна. Учир нь тэгсэн бол би бүр үнэхээр их айсхол мэдрэмж авах байсан. Гэхдээ бодохоор тэр байсан бол магадгүй үүнд оролцож бүгдийг зогсоох байсан баг. Тэр надаас дахин анхны болцоонд явж болох эсхийг асуусан. Гэхдээ би үгүй гэж хэлсэн. Энэ бүхний дараа бид шинээр эхлэх боломжгүй. Би түүний тухай хитрхи их зүйлийг мэддэг болчихсон. Би одоо анхны болцооны гормоос хитрхи хол гарчихсан юм шиг санагдж байна. Магадгүй бид албан ёсны болцооноос төр зүр завсарлага хийх хэрэгтэй гэж бодсон. Би түүнд шууд л хэр тав тухгүй байснаа хэлээгүүдээ болон рестораны гадаа түүнийг загинсандаа уучлалтгүйсэн. Надаас уучлалтгүйснийхаа дараа тэр уучраад явчих шиг болсон. Түүний царай даруу уучлалтгүйсэн байдлаас нэг төрлийн найдлагатай хагас баяртай өөрчлөгдсөн. Бид өөр зүйлсийн талаар ярилцаж эхэлсэн. Би ажил дээрээ юу хийдэг, миний хобби болон бусад энгийн зүйлсийн талаар би ярих тусам тэр илүү их гэрэлтэж эхэлсэн. Тэр нэг л эмзэг гимсэн байдалтай ирсэн тул би бас их гимсэн. Тэр эмзэг харагдаж байсан ч бидний ярианы төгсгөл тэр инээмсэглэж өөртөө илүү ихтэй болж ирсэн. Би хошин шогийн мэдрэмжээ харуулахыг хичээж түүнийг инээлгсэн. Би гимсэн тул түүнийг инээмсэглүүлээд гэрт нь хариулах зорилго тавьсан. Тэр уулзалтын турш. Тэр инээмсэглэж илүү их инээж эхлэхэд би дахин тэр сэтгэл хөдлөлийг мэдэрч эхэлсэн. Ted Mosby тэр их сайхан инээдэг, үнэхээр хөөрхөн бөгөөд гинэн ресторанд байхдаа мэдэрсэн тоглол буцаад ирсэн. Тэр надад үнэхээр таалагддаг. Би түүнийг машинаараа хүргэж өгөөд одоохондоо болцохгүй байхаар шийдсэн. Тэр бас санал нийлсэн. Тэр миний йогийн багштай уулзахыг хүсэн бөгөөд
Ягаад гэвэл манай йогийн багш хамгийн бест нь. Миний болцоо охин түүний нэрийг хэлэхгүй байх нь жоохон эвгүүл юм. Гэхдээ миний болцоо охин стресст орох үедээ илүү тайвширч сурахаар хичээж байгаа гэсэн. Тиймээс би дараа 7 хоногийн пүрэв гарагт йогийн хичээл дээр түүнтэй уулзаж багштайгаа танилцуулсан. Миний болцоо охин 7 хоног бүр миний хийдэг 3 йогийн хичээлд ирдэг болсон. Бид тэнд ярилцдаг. Тэр надтай одоо ч сэтгэнэж халуун цай уухаар уулзахыг санал болгодог. Бид хоёр кофе уудаггүй. Хичээлийн дараа би түүнийг машинд нь хүргэж өгдөг. Учир нь тэр үед харанхуй болчихсон байдаг. Түүнд би одоо ч таалагтай бөгөөд тэр ч мөн адил гэж би мэдэж байна. Сэтгэл хөдлөл маань бүрэн буцаж ирсэн. Гэхдээ миний анхны постод түүнийг галзуу гэсэн бүх сэтгэлүүд миний толгойд уягдан үлдсэн хിവэр байна. Тэр намайг түүнтэй холбоотой байх хэсгээ эргэлзэхэд хүргэж байна. Тэр комментнууд. Би юу хийхээ мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан цаг хугацаа харуулах байхаа. Яа. Апдейт авахгүй 12 жилийн өмнө ингээд апдейт хийдэг байсан. Эви. Энэ залуу юм шүү. Абаа эцэг болоо. Ээж нэг аяган дээр нэг дондон таашаа. Онцон. Яа, тэгтээ ямар ч байсан. Тэгтээ манай залуу нэрээ арьс өнгөө хэлээгүй тэг. Jordan Peele энэ сториг уншаад Get-Out-ыг бичсэн байвал яах вэ? Conspiracy theory. Яа, ямар ч байсан тэгтээ ингээд би энэ сториг уншаад би бүр ингээд яг Reddit дээр бид нараас зарим сториг нэг юм фейк гэдгийг нь бас ингэж бас тэрийг нь бодолцож байх хэрэгтэй юм санагдах байхгүй ялангуяа AI болохоор тэгэхээр ер нь бол бит хоёр аль болох нэг real story гэж харж байгаа сторинуудаа оруулахыг хичээдэг. Тэгэнгუთ энэ хүний нөгөө битсэн одоо тэр юу н арга барил нь бүр юм нохоо холио шиг бүр ингээд амар замбраагүй ингээд юм зүгээр тэгээ бичсэн байсан. Тэгэн гут нь би магадгүй яг ингээд найзлуугаа магадгүй нэг юм мессеж бичиж байхдаа нэг хүмүүс тэгж бичдэг шүү дээ. Яа өчтөр бүр юу болоо гэд тэр шиг ингээд бичсэн байсан болохоор би магадгүй энэ үнэн стори байхаа гэж одоо оруулахаар шийдсэн. Тэгээ угаасаа тэгтээ тэр энэ залуугийн өөрийнх нь ингээ сэтгэл хөдлөл ингээл тасралтгүй дээшээ явнаал доошоо явнаал дээшээ яваал доошоо явнаал амар ийм тий. Тийм бүр ингээд амар тэр яг сэтгэл хөдлөлөөрөө ингэж шийдвэр ингээд бас гаргадаг. Тий. Амар тэгээд hopeless romantic. Харин тийм байна амар romantic. Тэгэл тэр охин нь ядж итл бүр амар desperate санагдлаа надад жоох. Тэгээ нүг анх ерөөсөө тэр профайлгүй өөрөө тэр dating site дээр профайлгүй найзаараа дамжуулаад энэ залуу гэж яасан байгаа даа байхгүй. Тэгэхээр надаа ингээд энэ охин жоохон эвгүй сэтгэл жоохон төрүүлж байгаа. Харин тэгээд бас надаас тэр насны зөрүүн жоохон таалагдахгүй наа. Уул нас нэг тийм айхтар насны зөрүү ш. 6 нас. 6 нас тийм. Гэхдээ зөрүү бол зөрүү гэхдээ бас нэг айхтар биш гэхдээ ингээд угаасаа 21-тэй болохоор тэр охиноо ингээд тайлбарлаж байгаа нь бас надад таалагдаагүй ингээд ерөөсөө ингээд хүнийг яг зүгээр байгаагаар нь хүлээж авахгүй ингээд нэг тийм тэр гинэн цайлган тийм тэр ядаргаатай Singles Inferno дээр нөгөө нэг октодыг ингээд байган сараа ингээд дууруур гэдэг чинь she's bright person гэдэг ингээд дууруур гэдэг. Яг тэрэн шиг нөгөө нэг тийм romanticize хийгээд энэ нэмэгтэйг харцсан. Тэгээд ер нь гадаад үзэмжнээс нь цаашаага ер нь бол нэг тэгж дүгнээгүй. Тэгээ угаасаа нөгөө эмэгтэйнд нь энэ залуу амар таалагдж байгаа болохоор угаасаа ингээд амар яриаган дээр ихчээсэн байгаа шүү дээ. Эмэгтэй нь ингээд энэ гоё ингээд юу яах гээд chemistryтэй байх гээд тэгэн гот яг энэ залуу ингээд улам ингээд явчих. Харин тий. Тэгээ дээрэс нь тэр нөгөө комментууд нь ингээд энэ охин ч инста crazy music гэдэг юм аа шүү дээ. Тэнгүүтээ нөгөө комментуудаа ингээд итгэж мэтгээд наад интернетийн хэдэн мянган хүн чинь энэ охинтой уулзч үзээгүй шүү дээ. Ямар ч дүгнэх ирэхгүй хүмүүс аахгүй юу. Энэ зүгээр түүхийг сонсоод зүгээр түүхийг л ингээд тэр тухайн үйл явдал ямар болохыг ингээд ярилцж болно гэхээс тэр хүн ямар хүн болох талаар ерөөсөө ч ингээд дүгнэх ирэх байхгүй. Тэгээ тэнгуү тэр хүмүүсийг сонсоод амар юм өөрийнхөө үзэл бодолд үнэнч биш хүн байгаа байхгүй юу? Classic Reddit guy яа. Нэрээ та нарын зөв юм. Тийм. Тэгээд
Reddit дээр хүмүүсийг сонсч болохгүй. Би тэрийг бас сонсч болохгүй. Тий. Энэ бол цэвэр entertainment. Тий. Тэр зүгээр л энэ сэтгэл хөдлөлөөр бас ингээд хотлоо хоцож байгаа юм. Тий. Ер нь бол ер нь удлаа уцчлаа хүмүүс. Та нарын цагийг үрээд ингээд. Тэгээд яг сонсч болохгүй. Юу ч мэдгүй. Зөвлөгөө аваад ерөөсөө анхнаасаа л хэлсэн битээр ямар ч тийм psychology ерөөсөө тийм үс. Харин тийм certified yappers. Өөртөө баясгаа сууж байгаа байхгүй. Тэгэд нөгөө угаасаа ер нь хүн амьдралдаа ингээд зүгээр өөрөө өөрийнхөө үзэл бодол дээр тулгуурлаж, үн цэн дээр тулгуурлаж шийдвэр гаргаад тэгээд алдаа байсан ч эцэст нь харамсахгүй л байхгүй юу. Алдаа гаргасан ч миний хүсээд гаргасан шийдвэр юм чинь. Тэгээд бусад хүн одоо юу гэж чи ингээд би ингэсэн чинь ингэчлээ тийм шалтгааг одоо юу байхгүй л шүү дээ. Тийм. Тийм тэгээд гэтээ та нарт иймэрхүү дөө ер нь ингээд нөгөө нэг галзуу нэг юм дейтний сторинуудаа комментэн дээр бичээд үлдээгээрээ. Тийм. Зөндөө байгаа хаа. Надад бол байхгүй. Яа тийм. Би ингээд амьдралдаа ганц хүнтэй болцоонд явж үзсэн. Анхны болцоо хийж үз тэгээд тэр хүнтэйгээ суудсан. Ямар ч анхны болцооны түүх гэхээр ганц л анхны болцооны түүхтэй. I was hoeing around. He was a hoe. I was a hoe. A horse. Slut. Shame. Take body count. No comment. No comment. Өнөөдрийн сүүлийн story r/relationship advice. Би 28-тай эмэгтэй профайл дээрээ батгатайгаа нугаагүй байхад 30-тай болзоод залуу батгыг маань харснаа хаяад явцсан. Би шинэ хүмүүстэй танилцах зорилгоор Tinder ашиглаж эхэлсэн юм. Нэг залуутай майжлаад бид мессеж бичиж тэрч байтугай уцаар хүртэл яриад үнэхээр бидээ татгцсан. Тэгээд бид оройн хоол идэхээр уулзгаа шийдсэн юм. Би дааврын батгатай. Би нүрээ цэвэрлж одоохондоо хамгийн сайн үр дүн өгч буй арчилгааны арга олсон 90 нүрний доод хэсгээр гардгийн. Энэ нь үнэхээр төвхтэй бас өвдөгч би чадах бүхнээ хийдэг. Миний ууж байгаа эмийн гаж нөлөөнөөс болоод гардаг юм байлээ. Би ийм асуудалтайгаа мэднэ. Мөн энэ нь хүн бүрт таалагдахгүй байж болно гэдгийг ч ойлгодог. Гэтэ миний профайл дээр миний хамгийн хөөрхөн байх үеийн зургууд бас миний батгатай үеийн олон зураг байсан. Би нүрээ буддггүй, бас фильтр ашигладаггүй. Тэгэхээр юугаач нугаагүй. Зүгээр л миний хамгийн гоё зургнууд батг маань хүндэрсэн үедээ ямар байдгийг харуулаагүй. Би бас тэр залууд яг тухайн үеийнхээ зургийг явуулсан. Тэр үед би дажгүй харагдаж байсан. Нөгөө real time фотогоо явуулсан юм л. Фото маш бага, өрөвсөөгүй байсан тэр зургууд дэр нь. Тэгээд би 1-7 хоногийн дараа болцохоор товлсон. Тэр хугацаанд миний фото өрөвсчихсэн. Би үүнийг дурдах хэрэгтэй гэж бодоогүй. Тийм ч муу бас байгаагүй. Улаан өрөвсөлтэй бондгорууд байсан ч том биш, бас цагаан толгойгүй байсан. Тэгээд болзоо эхлээд хэдхэн минутын дотор тэр би чадахгүй нэ гэсэн. Тэр намайг өөрийгөө худлаа танилцуулсан гэсэн. Уг нь миний зургнууд дээр батг одоогийнхтой ижил төвшөнд байсан. Намайг энэ тухайга түүнд хэлэх ёстой байсан гэсэн. Намайг түүнийг хуурсан гэв. Би өөрийгөө тгээгүй гэж бодож байгаач тэр үргэлжлүүлэн ярьсаар л байсан. Надад ийм мэдрэмж өмнө нь ерөөсө төрж байгаагүй. Ийм зүйлийг болзоонд явахдаа заавал хэлэх ёстой юу? Энэ залууд ихтэй амар ямар ууртай юм бэ те яг ингэ чи намайг хуурсан. How dare you гэдэг яг тийм. Яа тэгтээ нэг бодлын ингээд надад заяа ихний болзон дээр ингээд red flag харуулцдаг хүмүүс баг илүү амар шиг. Цаг үрхгүй. Тийм цаг үрхгүй зүгээр бүтгүү гараа ингээд энэ ихтэй бол ингээд баг хожиж байгаа байхгүй юу? Ийм тэнийг юмтай ингээд цаг өнгөрөөд тэг ингээд батг нь байхгүй бах одоо нэг баг бах үед ингээд таарчлаа гэж бодъё л доо. Тэгэл нөгөө залуу амар дайжгүй санагдаад тэгэл үргэжсэн чинь нөгөө батгынхын асуудал явахгүй штэ. Тэгэл тэнгүүд би чадахгүй нэ. Тэгэл үргэж бараг эхэлжсэн чинь ингээд наачээс тэ ягаад тэгэл байнга ингээд сэтгэл зүйд нь амар нөлөөлөл тэ байнга ингээд хүнийг доош нь хийгээл амар зүгээр эн чинь батгач нь ингээд юу нь бол зүгээр амар төр зүрийн асуудал штэ. Тэгж байгаа нь ингээд
ингээд ийм хүлээстэй хандж чадахгүй нэхэр бүр амар асуудалтай юм байгаа байхгүй юу. Ямар ч төвчээргүй те. Тэгэхээр ингээд үнэндээ бол энэ охин амар азтай байгаа байхгүй. Амар азтай. Батгандаа баярлах шүү дээ. Харин тийм баг ингээд амар гоё тест болчихж байгаа байхгүй юу. Тэ. Тэгээ ер нь тэр нөгөө нэг тэр нөгөө 0-ыг бөглөдөг ч гэсэн гоё тест байгаа байхгүй юу. Хүн тэрэнд ингээд яаж реакшн гаргаж байна. Тэрнээс нь ахуулаад нөгөө нэг өмд яадаг ч гэсэн ер нь анхны болзон дээр ингээд те фактлуул янз бүрийн юм эвгүй юм тохиолдол баг ингээд нөгөө хүнийг ингээд шинжиж болохоор байгаа байхгүй. Тий өөрөө ичээд өөрийгөө ингэж буруутахгүйгээр зүгээр би ийм болчлоо нөгөө хүн нь яаж ингэж реакц үзүүлж ин гэдгээ ингээд сайн анхаарч харах хэрэгтэй. Өөрийгөө ингээд бодоод авахгүй. Татгашаага л юу нээр бодно шүү дээ хүн чинь. Би ингэчлээ тэгсэн чинь ингэчлээ гэл. Тэгхгүйгээр өөрийгөө ингээд баг ситүэйшнээс remove хийж аваад нөгөө хүнийг ингээд ямар хүн байна гэд шинжиж үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд энэ Tinder дээр ингээд энэ охин бүр амар өнөж охин байгаас тээ. Би баг хэрвээ ингээд онлайнаар бол одоо ингээд зураг мурга оруулвал би өөрхөн бүр ингээд хамгийн гоё зургуудыг оруулаад ерөөсө баттай тийм үеийн зураг баг оруулахгүй. Эсвэл ерөөс зураг оруулахгүй. Тэгсэн шүү дээ. Tinder байгаагүй. Tinder дээр танилцсан юм шиг болгоод байгаа. Instagram-ээс юм. Tinder дээр танилцвал буруу гэсэн юм ерөөсөө итгэхгүй шүү. Тийм утгатай ерөөсөө л энэ хэсгийг хасаа. Битэр нөгөө нэг Instagram дээр DM бичээд танилцчихсан байхгүй юу. Тэгээд бараг за нэг 9 сар за бараг 10 сараас бичиж эхлээд нэг 4 сар мар хүртэл бичсэн тий. Тэгээд ингээд тасралтгүй ингээд текст ингээд бичдэг. Тэгээд би нөгөө Instagram дээр ямар ч зураг байхгүй. Тэгээд би ингээд үдчихгүй л те story дээр амар селфи мэлхийг оруулж байгаа магадгүй ингээд хариу болгоод ингээд дахиад өөрийнхөө селфиг оруулах юм болоо гэхэд би ерөөсөө байхгүй би болохоор камерагийн селфиг үзэл суугаад скриншот хийснэ найзууд руу ийм залуу байд юм байна. Yeah, I did that. Ямар ч тэгээд ингээд би энэ story яагаад оруулсан бэ гэхлээр надад жоохон ингээд амар relatable санагдсан байхгүй яагаад гэхлээр тэгээд бид хоёр ингээд олон сар ингээд биений хазарыг за би камераг ямар царайтай хүн мэдэн заяа. Тэгээд царийн таадагцсан заяа. Тэгээд камера намайг мэдхгүй миний царайг ямар гэдгийг мэдхгүй. Гэтэ ингээд ерөнхийдөө ингээд бид хоёр амар удаан харилцаад тэгээд хоёлаа өөр уусдас. Тэгээд им long distance тэгээд ерөөсөө Монголд ингээд уулзах боломж байхгүй. Тэгээд зуны амралтаар Монголд ер нь уулзахаар тохироод тэгээд уулзахаас одоо ингээд нэг сарын өмнө за баг 2 сарын өмнө би ингээд амьдралдаа бүр хизээж батхтай байж үзээгүй ингээд би нөгөө амар хуураарс ерөөсөө батг гардгуу ерөөсөө ингээд гаруул ингээд нэг ширхэг мэрхэг нэг дух мухан дээр ингээд ганц гараал тэгээд алуулчдаг тийм арьстай хүн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд амьдралдаа хата би нэг амар сонин юм мэдсэн юм шиг байгаа ерөөсөө миний ингээд би нэг тийм юмны хэмжээг ихтүүлсэн ч юм уу нэг юм идсэн. Тэгсэн чинь тэр ингээд ирүүний доогуур бүр ингээд амар их батга ингээд амар ин бөөнөрөө ингээд улаагаад ингээд гарцсан өрөвсөд тэгээ бүр амьдралдаа би бүр ерөөсөө тийм юмтай ингээд тулгарч үзээгүй заяа. Тэгээ бүр ингээд тэр чинь ингээд үзээгүй хүнд ингээд амар сэтгэл санаанд амар нөлөөлөөд тэгээд ингээд өөрийгөө үзэх үзэмжтэй одоо юу гэж үнэлэх үнэлэмж ингээд амар ингээд унаад тэгээд ерөнхийдөө ингээд тамират Instagram-ийн cute boy-тай уулзчих гад. Тэр ингээд 7 сарын 5-нд ингээд уулзна гэд тохирсон байхгүй. Тэгсэн чинь 7 сарын 5 уулзсан. Тэгээд яг би Монгол дээр очиагүйсэн гэхдээ ер нь баг 6-7-нд очичлаа байлаа. Тэгтээ ингээд би баг дарклаад. Тийм би ингээд алга болсон заяа. Гостлаад алга болсон. Тэгээд тэр үед би бас дарклаад үсээ нөгөө ихэнд үсээ хариулцсан байхгүй. Тэгээ урт өстэй бол нэрч үсээ матчигээд үсээ хариулцсан. Тэгээд яг бараг үсээ тайруулсных нь оройн надлуу мессеж ирлээ яалаа. Тийм жоохон байж байгаа болсон яаж гэлөө. Тийм тэгээд бас нөгөө нэг өөр нэг ажил мэжилтэй болоод хөдөөмөдөө явах шаардлага болоо. Тэгээд өдөө яваад гсэн. Тэгээ аминдаа нөгөө тэр хугацаанд ингээд нөгөө батгнуудаа алга болчоосаа гээд ингээд амар мөрөөдөө тэгээ хүлээгээд тэгээ бүр ингээд байж болох ингээд амар их юм хэрэгэлсэн заяа нүрэндээ. Тэгэл ингээд амар хүчтэй юм
янз бүрийн юмнууд хэрэглээл. Тэгээд баг нөгөөдөл нь нөгөөдхийн түлж мүлээд арьс марьс түлээд. Яа бүр ингээд амьдралдаа үзээгүй юм үзэж байгаа заяа. Тэгээ бүр амар стресстэй хөдөө баг 2-7 хоног явчаад ирж байгаа. Тэгээд алга болдгоо. Тэгээд тэнд тамираа баг ингээд уурлаа. Тэгээд уулзах гэчээд алгуулчлаа гэдэг ингээд ийм амар passive aggressive email мэдрэгч. Би яжид Instagram хагалаад болсон. Зүгээр угаасаа цэвэр radio silence тэгээд мэйлэр харцдаг байлаа хамгийн. Мэйл явуулж надаас хариу авдаг. Тэгээд би ингээд үнэхээр алгуулсан. Тэгээд үнэхээр I feel bad. I'm so sorry гэд одоо хүртэл ингэж уучлалтгүй явдаг байна. Одоо хүртэл надад уурладаг байна. Guilt trip хийдэг байгаа. Чи тэгээд тэгээд ороод. Тэгээд хамгийн амар анхны уулзалтан дээр шүн нэг борото шүн уулзаад тэгээд хамгийн амар тэр Батамт би ерөөсө хараагүй шүү дээ. Нүүрлөө харахаасаа ичээд гэсэн. Машин. Гэхдээ тэрний өмнө нь би нөгөө нэг 100 айлын нөгөө арсны имлэг ороод бүр ингээд бууж өгөөд би тэр нэг арсны би нөгөө тэр одоо ингээд дотроосоо ингээд имчилж болно гэж юусэн бодоагүй. Нөгөө ингээд арсан дээр гараад ирсэн тэгэл юм түрхэл алгуулах хэрэгтэй гэж боддог нөгөө ерөөсөө тим юмтай ингээд тулж үзээг болохоор чи яагаад гараад байгааг нь ойлгохгүй юм чаа. Тэгээд бүр ингээд болохоогоод үнэхээр тэ нэг арай нэг гайгүй болгочод уулзах гэдэг аминдаа тэг заахгүй юу. Тэгээд арсны имлэг ороод тэгсэн чинь цусны шинжилгээ өгөөд тэгсэн чинь үнэхээр нэг юм ингээд бүр ингээд байх ёстой хэмжээс бүр амар ихсэн баг 2 дахь ихсэн. Тэгээд тэрнийхэн эсрэг антибиотик бүр уугаад амар хүчтэй антибиотик тэгээд ерөнхийдөө арай гайгүй болоод тэгээд арай нэг тэрэндээ нэг санаа зовхон арай багсаад тэгээд дээрэс нь угаасаа амар явах төгцөн тэгээд баг нэг 20 хоногийн дараа баг явахаар болсон. Тиймэрхүү за сарын дараа ч юм уу баг явахаар болсон. Тиймэрхүү үедээ ингээд уулзчихсан. Тэгээд анх удаа уулзахдаа оройн цагаар харанхууд ороод цовтай авсны цовтай. Тэгээд тэгтээ тэрийг бас анхны болцоо гэхэд хэцүү. Тэр анхны болцоо. Анхны зүгээр уулзалт. Тийм анхны уулзалт. Тийм тэгээд тэр бас оройн цагаар уулзсан болохоор нэг юм хийх энэ ч юу байгаагүй зүгээр машинд суугаад юм яриад. Тэгээд нөгөө нэг угаасаа нүүрлүүн харж ингээд нөгөө ярих боломжгүй. Тэгээд хоёулаа ингээд урагшаа харсан. Тэгээ ингээд би ингээд урагшаа харсан болохоор тэгээд Батамс нэг амар харагдахгүй байх гэдгээс арай санаа тавьширсан. Тэгээд яа тэгээд энэ сториг ингээд уншаад ерөнхийдөө амар ингээд сэтгэлд ингээд амар би яг наадахыг чинь мэднэ. Би яг бас тэгсээ гэдэг ингээд тэгээд ингээл ер нь бол тэгээ үнэхээр ингээ хүнийг шинжиж болохоор байгаа байхгүй. Тэгээд ингээл тамирал хараад юу ч бодоагүй л гэсэн. Тэгээд ерөөсөө баг анзаараагүй гэд баг тэгчихсэн. Тэгээд дарахгүй шүү дээ. Уулзах стаас 20 доо тэгээд дараа уулзч байгаа ч хүлээлгээд уулзаад бистэн рүү. Тэр үед гэдэг бол миний эморолт бол үнэхээр fire байсан. Тэр үеийн намайг Instagram-аар follow хийсэн хүмүүс I was like on fire. хамгийн эмодод хамгийн эмо сторинууд music recommendation хамгийн supreme байсан. Яа. Тэр амьдрал үзүүлсэн байгаа. Тэгээд бараг юу вэ? Тэр орой чинь имэйлээр би тамираа руу одоо уулзах уу гэд бичсэн чинь бараг 5 минутын дотор тэгээд имэйлээр хариулсан. Яа. Desperate match гэсэн. Тэгээд уулзчихсан да амар spontaneous уулзчихсан. Ер нь бол энэ анхны болцоонуудын юунууд үнссэн бас надад энэ 7 хоног гоё байсан. Сторинууд тайгаад яг нөгөө хуучны юмнуудаас ингээд хальт бодож одоо тэгээд It's been 7 years. 7 жил болсон байна. Тэгээд анхны болзоонд болохоор тэр нөгөө нэг Mission Impossible үздэг байхгүй. Тэр шийдвэрийг гаргасан өөрийгөө би үтсэн ядаж байна. Тэгээд би ингээд би болзоонд ирсэн дээ. Тийм би болзоонд ирсэн. Гэхдээ ер нь бол нөгөө нэг тэрний өмнө надаас гэхдээ би уулзъя энэ тэгээд асуусан байсан. Гэхдээ би нөгөө нэг би завгүй байгаа гэд уулзахгүй бас ингээд байж байгаа. Тэгээд би бас тэгээд нөгөө нэг ихний удаа уулзчаад тэгээд crash out. Тэгээд crash out тэгээд за одоо угаасаа тэгээд уг нь их тийм амар тийм ямар ч юм сүрэг юм байгаагүй. Анх удаа уулзахад ингээд би бинтэйгээ ингээд амар гоёсэн. Тэгээд ерөөсөн ингээд сэтгэлээр унах юм байгаагүй ч гэсэн ягаад ч юм ингээд
нөгөө хоёр тийш ингээд удахгүй тэгэл 20 хоногийн дараа салаа явчихсан болохоор ингээд ямар ч юм найдвар байхгүй юм шиг мэдрэмж амар төржсэн гэх юм уу. Тэгээ одоо хашийн онлайн дейт гэх юм амар утгагүй байхгүй. Тэгээд ингээд би бинээр танихгүй байж long distance хийх гэхээр ингээд ерөөсөн надад ингээд санаанд ерөөсөө буухгүйсэн. Тэгэл би ингээд dark crash аваад тэгээд угаасаа уулзаач явах тэгээд тиймэрхүү байжсэн чинь ингээд хамраа ингээд над руу ингээд дахиад уулзцумалцгоо гэж бичээд тэгээ баг 2 ч удаа бичсэн баха. Тэгээ баг 3 дахь ч юм уу баггүй тэрэн дээрээ ингээд баг ингээд жоох юм attitude-тэй ингээд уулзах юм уу яах юм баг ухааны юм баг бичсэн заяа. Нэг тийм ингээд чамаас би хариу хүлээгээд байгаа шүү гэсэн утгатай юм бичээд тэгээд би за хараач муухай та гэж бодлоо. Тэгээд ингээд би энэ түүхийг ингээд эргээд яхаар би айсаа болж жоох нүрчлэгтэй байна уу? Үгүй чи тэгэж хүчин сэтгэл тэ чармайлт гаргаагүй байсан бол өнөөдөр ингээд подкаст байхгүй. Хост-игээ суухгүй. Хост-ийг подкаст чинь байхгүй явах байлаа. Подкастны карьер эхлэхгүй явах байлаа. Яа тэгээд ерөнхийдөө Mission Impossible үзхүүгээд би асууад тэгээ үзчихсэн. Тэгээд үнэхээр movie date болохогийн юм бэлээ. Тийм ер нь бол тэгтээ барыг тэр нэг юмнууд яваад идэж шүү дээ. Эхний болцоон дээр нэг 45 минутын дөрөв мөрөм гэдэг нэг юмнууд аваад идэж шүү дээ. 45 минут л уулздаг. Тэгтээ тийм кофе мофи уугаад тэгээд юу гэдэг лээ 45 минут хэдүүл. 45 минут уулзаад 45 мянгаас дээшээ мөнгө өрөхгүй. Тэгээд бараг дахиад нэг 4 хоногийн дараа холбогддог ч лөө тэрнийхээ дараа тэр болцооныхаа дараа тэргүүтээ нэг тэнэг рүүлнүүд байгаад идэв штэ. Тэгээ ер нь бол надаас тэр амар дэжгээс нэгт тийм. Хоёулынгийнх нь тэр анхны уулзч юм бас нэг цаг орчим л машин дотор хөгжим сонсоод жоох юм ирж байгаа л тэгэл тэгэхээр гэхдээ ерөнхийдөө бас нэг тийм дүрм тийм ерөн зүгээр тухайн үеийн флоуийг дагаал яг бид төр нэг тийм амар тэнэг кино үзчихэл ингээл амар хоёулаа амар disappointed гарч ирж байсан л та. Гэтэ тэрнээсээ ахуулаад гараад бид төр жоох алхсан. Тэгээ тэр бол амар дейтиг бол амар save хийсэн шүү дээ. Юм яраад ингээд алхаад тэгээл амар good boy 12 цагаас өмнө гэртээ харин гэдэг. 12 би өгөн ингээд бас ингээд удаан юм яриад ингээд гадаа сууж байгаа 100 амар тгий гэж бодсон чинь ингээд би одоо гэртээ харахгүй болов. Ямар мохоо нэр хүндий зүгээр унгаач гэдэг. Яа. Тэгс амар good boy тэгээд хүний cool dark mysterious persona ингээд унаад. Тэгээ би ингээд гээгүү өвтө бид энэ ингээд нэм тасчлахад үнэндээ нөгөө нэг ингээд good айлын сайн хүүхэд байгаа тэгэх гээд байна гэж өрсө бодоогүй жоох ингээд дейт ингээд амар онцгүй байгаад тэгээ ерөнхийдөө надад нэг амар хугацаа өнгөрөхийг хүсэхгүй байна гэж баг бодсоохгүй юу. Тэгээд ер нь явъя гэж баг 2 удаа хэлсэн. Би нэг жоохон тэрийг ингээд жоохон удаашруулах гад ингээд нөгөө нэг амар за явъя мовь гэдэг амар тэхгүйгээр ингээд дахиад жоохон сууя гэсэн байдалтай ингээд сууцсахгүй. Тэгсэн чинь чи баг 2 удаа тэгжлэхээр нь би за гэд нэг жоохон сонирн болсон чинь араас нь чи засаад хэлсэхгүй. Ээж аав нөгөө нэг юу ажиллаар хөдөө явцсан ч лөө. Тэгээд ээж ганцаараа байгаа би эрт тарихгүй болохгүй байгаа гэд. Тэгээд he's a nice guy. Тэгэж хүлээж аваад тэгээд ерөнхийдөө тассан. Түнэс шигтэй нэрнээсээ ингээд эрт явъя гэд нөгөө ингээд хамт баймаар исэн чинь эрт явъя гэд харж байгаа тэр өөрийгөө гоё биш юм болов гэж бодсон шүү дээ. Тийм. Тэрнэр бол тиймэрхүү юм байгаа. Ерөнхийдөө communication амар чухал шүү. Тийм, communication. Тэгээд нэрнээсээ чи тэрийг тасч ирээгүй бол би тэгээд за ер нь болохгүй юм байна гэж бодлоо одоо гэж бодлоо. Яа. Бас нэг гоё юм амар сэтгэл төрсэн юм гэх юм уу сэтгэлд ингээд догтлуулсан юм заяа. Бэлэг авчирсан байсан. Тэгээд би юм авчираагүйсэн тэгээд тэгсэн чинь надаа бэлэг авчирсан тэгээд тэр нь ингээд амар хөрхөмс. Тэгэхээр ерөнхийдөө бас нэг тийм жижигхэн surprise энэ байвал бас амар хөрх юм бэл. Тэрнээс ш дахиж бэлэг. Яа. Тэгээд локдаун хийгээл тэгээд тэрнээс ш бэлэг. Гэхдээ ер нь анхны болзон дээр тэгэл өөрийнхөө байх нь хамгийн гоё.
Тийм. Тэгээ ерөнхийдөө хамт юм яриад цагийг өнгөрүүлэх нь хамгийн гоё. Тэ? Них ямар тэгэж юм үзээл юм уу? Ерөөсөө ингээд хамт кино үзэхээр нөгөө хоорондоо ерөөсөө харилцах юмш боломжгүй болчихдог. Ялангуяа кино театрт үзэхээр тэгээд амар тэнийг болчихдог. Гэр мөртөө үзүүл арай өөр л хальтаа. Гэтэ анхны болзон дээр шууд гэртээ уурлахаар амар тэр жоохон эвгүй. Эмэгтэй хүн ядангуяа амар unsafe санагдах болохоор зүгээр ер нь яг нөгөө нэг удаан хугацаанд таньдаг байж байгаа тэгвэл шат уурлах л та. Зүгээр яг танихгүй одоо ялангуяа нөгөө Tinder энэ амар уулздаг болсон. Тэгээд тийм тохиолдолд бол тэгээд олон нийтийн газар кофе шоп мөн ихлээд уулзсан гэдэг байна. Орой ол идэх ч юм уу тийм. Орой олтой. Яа. Одоо яг тэгээд ид болцдог цагтаа. Одоо ид болцдог цагтаа одоо гоё наадан болоод хотоосрлоо. Энийг сайхан ашиглаад тий. Крашж явдаг хүмүүс байвал бичээд. Тэгээд гоё болцоонд яваарай. Яа, бүгдэнд нь гоё болцоорой гэж хэлье. Тэгээд манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцаая. Тэгээд манай юун дээр description дээрээ бас өнөөдрийн story нэг байгаа. Нөгөө Reddit дээрээ subreddit дээр кино цаашаа subreddit дээрээ шеэрлчин та нар тэгээд орж уншаарай. Тэгээд бас subreddit дээр өөрсдийнхөө анхны болцооны түүхийг хуваалцах ч юм уу эсвэл комент дээр анхны болцооны түүхийг хуваалцахыг хүсэж байгаа хүмүүсээ байвал чөлөөтэй гоё бичээрэй. Яа. Тэгээд бүгдээрээ сайхан наадцгаагаарай. Сайхан надараа баяртай. За баяртай.